Өнөөдөр олон улсын хүүхдийн номын өдөр тохиож байна. Энэ өдрийн хүрээнд хүүхдийн төв номын сангаас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бие даалтын 7 хоногт уялдуулан тусгай хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Шинэ 100 бэлэг сургуулийн 8 дугаар ангийн сурагчид хүүхдийн төв номын сантай танилцаж, үе тэнгийнхний дээрлэхэлт сэдвээр илтгэл сонсож бие даалт хийсэн. Мөн Монгол Солонгосын политехникийн коллежийн эсхийн урлагийн ангиас зохион байгуулсан сургалтанд хамрагдлаа. Хүүхдүүд бие даалтын 7 хоногт хичээл тусварынхаа чиглэлээр танин мэдгүй мэдлэгийн тэлхээс гадна өөрсдөө бүтээлчээр сэтгэн бие даан оролцож байгаа нь энэ юм а. За хүүхдэд унших соёлыг төлөвшүүлэх, номтой нөхөрлөх, дадал хөвшлийг одоо бий болгох, мөн хүүхдийн бүтээл сэтгэлгээ ур чадварыг хөгжүүлэх зорилгоор энэ бие даалтын 7 хоногт бол 2 хөтөлбөрт үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. За өнөөдөр бол ирээдүгөө нээх хөтөлбөрүүд буюу сургалт хөтөлбөрт үйл ажиллагаа зохион байгуулагдсан. Энэ үйл ажиллагааны маань гол онцлог бол хүүхдүүдэд одоо цахим орчинд үе тэнгийн дээрлэхэлт бол их гараад байгаатай холбоотой. Үе тэнгийн дээрлэхэлтийг бол сургалтыг бол манай номын сангийн одоо мэдээлэл технологи арга зүйн хэлтсийн эрхлэгч болон номзууч нар маань хүүхдүүдэд бол харилцан яриатай мөн дадлага ажилтай бол сургалтыг бол зохион байгуулж байна. За дээрэс нь бол хүүхдүүд маань бол бүгд өөрсдөө номоо барьж ирээд харилцан биеиндээ одоо талархлын үгтэй бас захиа шивсэн ном гэдэг номын солилцоо бас хийж байна. За мөн Монгол Солонгосын политехникийн коллеж нь Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлагаар цагаан алт хөтөлбөрийн хүрээнд нөгөө ноос, эски, арьс, ширний одоо сургалтуудыг бас явуулдаг сургуультайгаа бид нар бас хамтраад хүүхдүүдтэй бол бас энэ онл практикийн болон дадлага ажилтай энэ сургалтуудыг бас ингээд зохион байгуулж байгаагаараа манай бас бие даалтын 7 хоног манаас онцлогтой байна. За Хүүхдийн төв номын сан нийт 91,000 гаруй номтой 5 танхимаараа уншигчдад үйлчилж байна. Жишээ нь боловсрол хөгжил танхим, мөрөөдөл танхим, их мэдэх танхим, өрөнд орон танхимууд тогтмол уншлага хийж байгаамаа. 2025 онд нийт 29,000 уншигчдад үйлчилсэн нийт 40,000 ном олгожээ. Бид хүүхдийн төв номын санд хүүхдийн зохиолч нартай ярилцсан. Хүүхдийн зохиолчид бүтээлээ гаргахдаа насныханд зориулж зохиолоо гаргадаг гэдгийг хэлж байлаа. Мөн хүүхдүүдийн сэтгэхүй өөрсдөд нь зориулсан энгийн үг хэллэгээр бүтээл гаргах нь хүүхдүүдэд илүү сонирхолтой унших сэдлийг нь төрүүлдэг гэж хэллээ. За бичгийн хувьд бол бараг 50 жил бичсэн байна. Тий. Яг уу номоо хэвлүүлээд одоо анхны ном хэвлүүлснээс хойш 30 гаруй 40 жил болох гэж байна. Тэгэд ер нь наснасаа тодорхойлол явчихаар одоо жишээлбэл би энэ удаа бага насны хүүхдэд яана гэлтэгвэл тэрийг яг төлөвлөл явуулдаг. Голцсон миний хүүхдэд зориулсан номнууд дунд насныханд голд байд юм. Бага болоод дунд насныханд цэн цувралаар бичдэг. Насны онцлог байна. Одоо нэг үеийг бодоход манайхны хүүхдүүд нөгөө хатуу шөмжлөлтэй хандхад залхуулсан байна. Ингээд эргүүлж үзэл жоохон уртхан өгүүлбэртэй бол уншихгүй. Тэгээд одоо угаасаа энэ орчин чинь болцсон юм шиг байгаа. Тэгээд эхэлж хүүхдээ ном уншуулах гэж байгаа бол одоо богинохон өгүүлбэртэй, богинохон одоо тексттэй жижигхэн тим номнуудыг хүүхдүүдэд эхэлж уншуулад нэг жоохон амтлуулаад тахаар аянда орчих юм шиг байгаа. Тий. Тэгээд эцэг хүүд өөснөө үлгэрлэх ёстой л гэж одоо гол нь бодоод байна би бол. Тэр өнөөдөр хүүхдүүд маань одоо сошиал янз бүрийн олон сувгаар ингээ мэдээлэл хүлээн авдаг болсон байна. Тэгэхээр номноос ингээ жоохон харьцангуй холдож байгаа ч гэсэн гэхдээ ном сонирхтой хүүхдүүд байсаар л байгаа юм байсаарлж байна тийм ээ. Гэхдээ ер нь л хүүхдүүдэд танин мэдгүй ялангуяа ном уншихын ач холбогдол бол нөгөө төсөөлөн бодох чадвар тэ ургуулсан бодох чадвар нь илүү хөгждөг. Бэлэн мэдээлэл авахар одоо шууд ингээд хүлээж авч номын хуудаснаас ингээд нэг өгүүлбэр уншихад тэнд өгүүлж байгаа одоо өгүүлэмж дүрслэлийг өөрөө оюун тархиндаа ингээд буулгаж одоо ургуулсан бодох нь шүү дээ. Тэр хэрээр хүүхдийн тарих оюун одоо хөгжиж идэг учраас ном уншихын гол ач холбогдол нь тэр юм байгаа. За яг хүүхдүүд насны онцлогоор бага насны хүүхдүүд зурагт номыг сонирхож байна. Би бол зурагт номн дээр ингээд гаргаж байгаа. Англи, монгол хэл дээр ингээд хэвлүүлсэн зурагт ном гаргаж байна. Би яг шинжлэх ухааны танин мэдхгүй номыг хүүхдүүдэд их уншуулах дуртай. Тэгээ өөрөө бас их түүх сонирхдаг учраас түүхийн ном их хүүхдүүдэд уншиж ярилцах дуртай байдаг. Хүүхдүүд бас их сонирхдаг. Ер нь эцэг эхчүүд юу хийж ийн хүүхд дагаа тэрийг хийдэг. Гэхдээ эцэг их ном дэлгээ ширээнийхээ ойролцоо тавьсан те хаяа ном ингээ дэлгээ хараадах юм хүүхд дагаад хардаг. Би одоо жишээл өөр дээр ингээ ярихад би өөр бас нэг юм оёох хобби те. Юм оёо сонгоод хүүхд хажуу дээр яг юм оёо суучдаг. Ном уншаа сонгоод хүүхд ном уншаа суудаг байхгүй юу. Тэгэхээр эцэг эхийн үлгэр дуурайд л айгүй чухал ном унших одоо дадал суулгахад.
Тэгэхээр хүүхдүүдтэйгээ ном уншиж байгаарай, цаг гаргаад тийм ээ, нэг 10 минут гаргахад л хүүхдэд одоо тодорхой хэмжээний мэдлэг боловсрол олох боломжтой шүү дээ. Одоо тэр сошиал ертөнцийн одоо дэлгэцээс жоохон багч гэсэн холдуулаад хүүхдүүд эцэг эхтэйгээ цог ном уншихаар маш их ажралтай баяртай байдаг. Хамтарч юм хийж ийн гэдэг чинь нэг өрөөнд ороод нэг болонд очиод уцаж шагаагаад суух биш те. Амьд харилцаа үүсгээд ингээд номын хуудсыг дэлгээд мэдрээд уншина гэдэг чинь өөр юм шүү дээ. Судалгаагаар тэгээс 5 хүртэлх насны хүүхдийн тархины хөгжил 80-аас 90% хүртэл явагддаг. Энэ үед буюу 2 нас хүртэл нь хүүхдтэйгээ илүү харилцан ярилцаж ном уншиж өгснөөр үгийн баялагийг 4 дахин нэмэгдүүлдэг байна. Иймд хүүхдийг багаас нь ном уншуулж сургах нь олон зөв дадлын суурь болдог. Түүнчлэн хүүхдийн төв номынсан гэрээр ном олгодог. Өнөөдрийн байдлаар гэрээр ном олгож унших нийт уншилтын 60% эзэлж байгаамаа.